За юу яцгаана guys, Fox байна. За тэгээд өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ бидэн тохиолдсон аимшигт явдлууд гэдэг групп дээрээс хүмүүс тохиолдсон аимшигт явдлуудыг унших болно. Тэгээд жоохон хоолой өвдсөн байгаа учраас хоолой сонин сонсогдож магадгүй. Тэгээд уучлаарай. Тэгээд хэрвээ чи сапа дараагүй байгаа бол сапа дараад тэгээд сапын хажуудлын хонгон дээр ингээд дараад тэгээд те гойдон гэл дуургаад өгөөрэй заяа. Тэгээд бас лайка дарах мартав. За тэгээд олон юм ярихгүйгээр бичлэгэндээ орцгоё. Гүйж шүү. Сапа дараарай. Бас лайка дараарай. Өөр тохиолдсон сонин зүйлээ бичв. Манайх гэр оролд амьдардаг. Зэрэгэлтэй хашаа 8-9 сарын гаруй хугацаанд эзэнгүй байв. Би оюутан учраас амралтаараа гэртээ ирээд удаагүй байна. Би ихэвчлэн орой унтдаг ба унтахынхаа өмнө хадал явдал аимшигын түүх сонсоол унтдаг. Гэртээ ирснээс хойш шөнө дунд 2 цаг орчимд зэрэгэлтэй эзэнгүй хашаанаас хаалга хүчтэй нэгдэж хаагдах чимээ сонсогддог болсон. Би анхнаасаа юу ч гэж бодолгүй унтаал өгдөг байлаа. Нэг өрөө би засаад хашаа руу банзны савсраар хартал хаалга нонгорхоо гэрэл наасч унтарч байхыг харсан. Тэгэл гэртээ орж ааваасаа "Аав, зэрэгэлтэй хашаанд хүмүүс нүүж ирсэн юм уу?" гэж асуухад "Үгүй" гэв. Аав яасан гэхэд би ч гайхсан ч зүгээр дээ гээд л орхив. Би ер нь илдэв түүх томог хүүчээрээ сонсох дуртай. Учираас маргааш өдөр сайн харна гэж бодоод л хэвтлээ. Тэр шөнө хачин зүуд зүудэлсэн ч маргааш нь зүуд огт санаагүй. Бүр яаж хичээгээд толгонд юу ч орж ирдэггүй. Маргааш өдөр хашааны завсраа хартал байшин дотор хүн алхаж байгаа мэт харагдахад би жаахан айж гэртээ орох гээд алхаж байтал араас нэг юм дагаад байгаа юм шиг санагдав. Намайг хараад хөөрж баяждаг хоёр нохоо маань боргож эхлэв. Би айж түргэн гэртээ орж арцуугүй жөөрөөгөө ариулав. Саяны харсан зүйлд итгэж яадаг хий юм харсан юм байлгүй дээ гэл өөрийгөө тайвшруулсан. Орой болоход гэрийнхэн цуглаж хоол унд идэж сууж байтал зэрэгэлтэй хашаанаас хүн орлох чимээ сонсогдов. Би сая сонссноо гэж асуухад бүгд юу гэж гайхсан харсаар над руу харахад би ч жаахан сандарч юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Ээж цаанаас элдэв юм сонсоод унтаад байхаар ингэж байгаа гээл загнав. Тэр өдрөөс хойш шөнө нохоо боргох зэрэгэлтэй хашаанаас чимээ сонсогддог хിവэрэ байсаар л байгаа. Гэхдээ би өвүүлэг сонсоод унтдаг тасгалтайгаа хിവэрэл. Ер нь бол эвгүүлтэй тэнэг удаан хугацаад хаягдсан тийм хашаа байшингууд бол ерөөс эзэнтэй олдгоо тийм байшингууд бол угаасаа юмтай л байдаг бах. За ингээ 2 дахь пост. За ингээ 2 дахь пост руу оръё. Хүүхэд маань 6 сартай л байсан юм. Нэг шөнө унтаж байтал зүйтэнд минь хаалга тогшлоо. Яг л унтаж байсан орноосоо босоод очиод дуран гараа харлаа. Нэг дээлтэй имээ зогсож байсан. Хинбэ гэж бодохын зургүй хаалга онголгоод л ороод ирлээ. Би ч айгаад ухарсан чинь чамайг авч явахаар ирлээ гээд л ойртоод би ч битгийлтэй гээд л хойшоо унаад уйлаад ингээд л өглөө гэж бодохын зэрэгцээ хүүхэд маань уйлаад бүр маш чангаар чарлаад л сэрсэндээ. Тэгээд сэрээд хөхүүлэг гэсэн уйлаад мөмө идэхгүй гэрлээ асаагаад хэсэг уйсны дараа тайвшраад унтсан. Хизээч тэгж уйлдгүй хүүхэд. Тэр зүүдийг бодох болгонд шар ус босч яадаг. Одоо ч бичиж байхдаа айж байна. Та хэдэд ийм зүйл тохиолдож байсан уу? Яа, бас ливгүйнтэй. Тэгээ ер нь бол ингэж хий юм хараад идэх хүмүүс ер нь хамгаалттай болсон дээр гэж ярьд юм элэ. Тэгэхгүй нөгөөтг нь байн харагдаад идэг тэгээ хэцүү гэж сонссон юм байна. За ингээ 3 дахь пост руу гаръя. За ингээ 3 дахь пост. Би одоогоос олон жилийн өмнө хөдөө орон нутагт уушиг устдаад имлэг твтэх болсон юм. Оюутны зууны амралт яг л таарсан. Нилээд урт хугацаанд хөвтөх шаардлагатай болсон. Анх хөвтөхдөө нэг эгчтэй хамт хөвцсөн юм. Хэд хоноод л нөгөө эгч маань имлэхээс гарсан. Би гэдэг хүн өрөөндөө ганцаараа үлдсэн. 2 ортой өрөө. Гэтэл ганцаараа үлдсэн яг тэр шөнөөс эхэлж амьсгаа дагцаж хоолоо боож би бахираад сэрж чадахгүй байсан. Өглөө болоод зүуд байжтэй гэж л боддог. Энэ байдал нилээд хэд хоног үргэлжилсэн. Манай өрөөний үүдний хаалган дээр дөрвөлжин жижиг цонхтой. Гэтэл нэг шөнө хальт сэрээд нүдийнхаа булангаар харсан чинь цонхоор нэг эрэгтэй хүн инээмсэглэн шаагааж байснаа гинт миний хоолойг боож яг л намайг боож алж байсан. Царайч маш тод харагдаад би ч орилоод дуу гарахгүй хамаг хүс гарчихсан. Гэтэл гайгүй болж нэг юм дуу гарахтай болж би ч орилож чарлахтай зэрэгцэн жижүүр сувлэг чигч орж ирсэн. Бүх болсон явдлаа хэлсэн. Тэгээд надтай хамт хажуу орон дээр ханд болж хонсон.
Тэгээд маргааш нь нэмжтэй хэлж жижүүр сувлэгчийг надтай хамт хонуулдаг болсон. Хамгийн гол нь би тэр намайг боосон залуу гүрд нь харж байсан юм шиг их л тод хардаг байсан. Гэтэл үнэхээр ганц нэг харж байсан манай нөгөө сургуулийн хүүхэд байсан. Намайг имлэг твтгэс хэд хоногийн өмнө сүдийн өвчнөр нас барсан байж таарсан. Тэрч бүх хил миний хөвтөж байгаа өрөөнд нас барсан байсан. Миний уушиг усцсан болохоор бусад халдвартай хүмүүстэй хамаагүй холддоггүй байсан болохоор гэрэлтэй хондог, заримдаа сувлэгчтэй нэг оронд хүртэл хонсоор хэд хоноод ёстой гуйсаар байгаа л хоногоос өмнө гарсан да. Бурхан минь одоо ч нүдэнд харагдаж байна. Тэр нь бас эвгүүлтэй имлэг бол угаасаа тэр жигтэй бас эвгүй газар л да. Тэгэл бас бодмооргүй байна. За ингээд дөрөвдөх пост. Ир хүн бүсээ чангалахад чөтгөр шулуун айдаг. И явдал Говьалтай аймгийн шарх суманд болжээ. Үлзий гэдэг 30 орчим насны нэгэн ир сумын төв орчгоод гэрийн зүг явсаар байтал бүрий болжээ. Оршуулгын газрын ойролцоо явж байтал өмнө нь нэгэн цагаан дэлтэй хүн чулуун дээр суугаад тамхи татаж байв гин. Үлзийч мориноосоо буугаад тэр хүнтэй тамхилжээ. Гэтэл морин үрхээр нь эргээ тартал өнөөх цагаан дэлтэй хүн нард нь гарчихсан. Өөрийг нь зохих гээд гараа далайгаа зогсож байна гин. Тэгээд үлзий түүнтэй ноцолдож гарчээ. Удаан ноцолдсоор үлзийн тамирын тасарчээ. Гэтэл бүс нь алдуурсан байхаар нь чангалтал өнөөх цагаан дэлтэй хүн гинт алга болчихжээ. Иймээс л ир хүн бүсээ чангалахад чөтгөр шулуун айдаг гэдэг нь ортой болтой. Тэр нь бол эртээр үесээ бол тэгэж ярьд юм лээ. Ир хүний бүсэн сул явж олдгоо. Ир хүн бүсээ чангалахад чөтгөр шулуун айдаг гэл. Ер нь бол тэгэж ярьд юм лээ. За ингээд 5 дахь пост. Хөдөө хамгийн зугаатай мөчөө өнгөрүүлж байсан дөрөв найз нэгэн хуучин эзэнгүү болсон байшин гэд иргэдүр өнгөрч таарав. Байшин хэний ч оролдож чадахгүй олон жилийн түүхтэй хаалган тоос шаландууд аргицсан байлаа. Тэдний хамгийн зоригтой нь болох хариу энэ байшин руу орж сонирхъя юу ч тохиолдохгүй шүү дээ гэж хэлээд бусдыгаа ятгаж эхлэв. Харанхуйд байшин бүрч аимшигтай харагдаж байлаа. Тэд хаширлан гарч идэ авч орохоор шийдэв. Хуучин модон шалан дуурч агаар нь чихтэй зэврүүн байлаа. Ариун хараач дээр үеинд амьдарч байсан хүмүүсийн гэрэл зураг байна гэж нэгэн ширээн дээрээс тоосон дарагдсан зураг барьж авлаа. Гэтэл тэр зурган дээр хүмүүсийн нэг нь гинт хөдлөгмөд санагдсан тул тэд бүгд ухасхийн айж зогтог гэтэл хаалга нь хүчтэй хаагдав. Зүүн болонд байсан толинд хин нэгэн бүтгэн дүрс харагдахад наран толинд ойртож очиж харлаа. Гэтэл гинт тэр дүрс түүний араас чимээгүйхэн хөдөлж эхэлсэн юм. Гараач эндээ сурдлаарай гэж бэлгэн ойрлоо. Харин хаалга онгохгүй дотор нь хүүтэн салхи хүлээх шиг болж хан таацнаас үл үзэгдэх хоолойгоор та нар эндээс амьд гарч чадахгүй хэцээгүй үгс сонсогдов. Тэд гүйж гарахыг хичээж байх зур ариун энэ зүүд байгаасаа хэмээн өөрийгөө ятгаж байлаа. Гэвч хаалганы нөгөө талд хэд нэгний хөлийн чимээ сонсогдох үед тэдний айдас дээцэгтэй хүрв. Эцэст нь хин нэгэн эрэхтэй гараа гарган хаалгыг онгойлгож өгсөн ч тэд гадаа гармагцаа эргээд харвал байшаа алга болсон байлаа. Тэр ирч бас алга болсон байв. Тэр шөнөөс хойш тэдний хинэж дахиж хизээж хөдөө яваагүй гэдэг. Харин хамгийн сүүлд ариун ганцаараа шимнэх нь хажууд байсан хин нэгэнд нь сонсогдсон юм. Толинд хэнийг харснаа би та нарт хизээч хэлэхгүй. Энэ болсон явдал уу эсвэл түүх юм болов? Ямтаж айгүй гоё тийм пост байлаа энэ. За тэгээ бичлэг энэ үрээ дуусч байна. Тэгээд бичлэгээ дуустал нь үзсэн танд баярлалаа. За тэгээ таалагдсан бол лайка дараарай. Тэгээ бас бадар хамартав. Тэгээд бас ер нь бол бас аимшигын тоглоомоор бичлэг хийх байх гэж ер нь бол аимшигын тоглоомоор бичлэг хийн. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. би бол ерөндөг хүчээр чамд дуулаадаг үгээр хүрэндэг толгой дотор суулгадаг өвчтөн